Өглөөний мэнд, ням гарагийн өглөөний мэнд. Би өнөөдөр хайч чиглэлийн цэцлэнгийн замаар явах гээд гараад ирсэн байна. Гэхдээ одоо бол хотоос гарахын тулд хотын долоон бодол хүртэл явахын тулд нэг 5 орчим км. Тэгээд цаашгаа нэг 10-10 км яваад яваа. Цэцлэнгийн тэр нөгөө дугуйн зам байгаа гэж тооцоод байгаа. Гэхдээ би яг дугуйн зам нь хаана хүрдгийг сайн мэдэхгүй учраас яваад л үзье. Тийм. Одоо бол хөл хөдөлгөөн харьцангуй бага, хот сэлүүхэн сайхан л байна. Одоо 8 цаг 15 минут болсон байна. Би цаг наранд баригдалгүйгээр тайван сайхан жигээд ирнэ. Хоошгоо явах нийт замын яг хагас нь буюу 15 орчим км зам бол тэр чигтээ үхсүүр. Тийм учраас яг тодорхой цаг хэлж мэдэхгүй байна. Явж үзэл тодорхой болох бах. За би эндээс хөдлөлөө аль болох байрнууд дундуураа яваад хошгоо 32-ын тойрог хүртэл явчихна. Тэгээд тэрнээсээ цаашаа болохоор мэдээж явган замаараа явсаар агаад дугуйн замтайгаа уулзсан да. Замыг ерөөсөө алахгүй маа. Замын хангалттай өргөн зам бодвол улсын төсвөр тавьдаг байж. Тэгээд хотхон хорооллууд нь ямар ч машины зогсоолгүй учраас бүх замаар машинуудыг нэгнүүлээд тавьсан. Эхний нэгдүгээр игнэ бол тэр чигтээ хоёр талдаа битүүдэд ямар ч машин зөрчих боломжгүй тийм явдалтайгаар иймүүлээд тавьсан байдаг юм байна. Намсч болтгоо бахта. Сайн байна уу? Ирээдүйн хөлөгийн тавьгүй байна. Тэгээ нөө видео влог оруулаа явж байгаа. Хотын дотор гэхдээ хүнтэй чигээд ямралтын өдрөөр жаахан хотоос гарах юмнуудыг замуудыг судлаад Бид нар ганцхан бүтэн өдрөө долоон явлаа. А? Долооны бүтэн өдөр болоо явлаа. Тийм үү. Одоо доороос нэг 2-3 хүн тэгээд хойш жигжид үргэлжлээд жигжидээс овоо өдөн цугласан байгаа.
Тэгээ цаашаа бүр санзаа цэргийн амралтаас хойш харган тэгээд газар төгсгөө. Нөгөө юу Меридагийн юу гэсэн маршрут байсан шүү тэр юм уу? Яах зүгээр маань дугуун зам нь хааварт явах нь тэрээ хэлчихээ. Зам нь уу? Зам нь уу? Тий. Засмалчин Чингис юусаа шармуурт айгүй сална л та. Би шармуурт руу сална, бэлгүү сална, чигээр сандор руу сална. Тэгэхдээ та нарт гүйцэтгэж байх уу? Тийм аа хөртөө дэвт явахгүй шүү дээ. Хавар юм шүү. Яа. Нас нэг хортик зөвхөн жиж цаан гэхдээ тэнд хүмүүс нөгөө мотор яаж замуудыг жоо жингээ асуух цаашаа Рада хасаад цаашаа өөрөө явчих. Анаа шийдчихсэн. 10 зэрэг. Гуйдо. Би дүнжин гараад чиглэсэн. Үлэн гараад чиглэсэн. Амирдаа яаж ч юм дугуугаа угаалцчих зуураад бодсон. Ууга хаана гоо? Зинтөр хаа гэдэг. Зинтийн баруур хаа гэдэг. Хаа. Зинт угааж нөгөө центра тавраа сид таврын доор угааж. Ямааны гэрийг таньсан ирдвэл Тийм шүү дээ. одоо ингээд араасаа цуваад ирээдүйд хойж иж. Лазано. Газар ирсэн үү? Дэнчи төгөлж байгаа доош иж. Чи хэдэн онгоц төгөлж байна? Чи онгоц төгөлж. Чи доод төгөлж байгаа. Чи хэдэн төгөлж байгаа чи гидрүү. Гидлээс л шүү дээ. За би энд явж байгаа хитэн дугуйчдтай тааралдаад амралтын өдрүүдэд байнга чийдэг Мерида клубын дугуйчд байна. Бөөнөр гоё жилт хийдэм байна өглөө амралтын өдрийн өглөө. Миний чиглэл зам 1 болохоор би нэгдээ явчихъя. Энд чинь 9 хөдөлгөөн. Би сая яг энд ирэхэд бол 4 гişээ 44 болж ирсэн. 8:44. Тэгээд хамтдаа жигээд гэхдээ би замаасаа салаад миний чиглэл маан дуусчихна. Бид нар болохоор цаашгаа гоё явуулгаа яах юм бэ? сайн даа. Нараа би 10 жил цуг сурч ирсэн. Ангийнхаа хүүхдтэй таарлаа. Өдөр дугуй нүгэлсэн байна. Ахиад нэг хүүхд маань хүртэл ирж ийн гин. За бид нар төрөлөө түүх юм байна. Та явж би хайргүй. Зургаан буудлын оргил худалдааны төвийн өөдөн дээр таарлаад тэнд нэг 15 минут орчим хүлээгээд тэгээд бишээ бараг 20 минут юм байна. Тэгээд сая 9 цаг 5-7 минут хэвцээ хөдөлсөн. Агаар маш сайн. Тэгээд гоё агаартай болохоор энэгээр чи хүзээ гаргаж чих юм амар гоё яадаг. Тэгэхээр
байдаг ч гэж би одоо бол анх удаага явж байна. Тэгэхээр яг ийм замууд маш тохиомжтой тэгээд уриалж байгаа юм чинь нэгэнтээ ийм замаар л чигээсэй гэж хүсээд үлээ. Замын хөдөлгөөн нэлээ яг одоо л энд ирэхэд 9 цаг 20 минут татсан байна. Одоо би юу гэдэг гацарсан юм бэ? Мэдгүй. Бодлын гэр бүлийн юунд бол ялангуяа юм гоё агаартай газар живэлхийд хүчтэй болно. Гэтэ одоо манайх шиг машингүй айл бол тэгэл жигээл тахаас өөр үгээд шүү дээ. Бас нэргүй шүү дээ. Тэгээ хамгийн хэмжтэй замуудыг сонгоод явчихвал та нэг яаж махгүй шүү. Уулзуур тохион дээр яг гэрлийн хүлээгээд Гураа ирсэн мө? Яаш машинтай болсон. Энэ зам ч огн жаргалын зам шүү. Бид нөгөө нэг хамгийн ихний аялалтаа өнгөрсөн жил 6 сарын 1-нд гараад тэгээ 2-нд буцаад дээшлээ уруудаад уруудсан чинь 2-нд нь амар цаснаас бараг ороод байгаа юм яа. Амар хөдөн болоод өмнөх өдөр нь 100 байжсан юм маргааш нь үйл болно. Тэгээ камерман юм бичих ямар ч боломжгүй амар бороотой цаснаа. Харин 6 сарын 1-нд гарсан. Тэгээ тасараад. Тэгээ нөгөө амар сони юм уу цаг саяда нэг нотн бороод биш амар хөдөө. Тийм юм болоод 6 сарын 2-нд. Тэгээ 7 сарын сүүлээр нэвтрүүлэг маань цэцэлдэж эхлээд 5 сарын 30-нд Монгол Хэлчтэй телевизийн өглөө хөтөлбөрт очиод тэгээд гараа авчихсан 6 сарын 1-нд. Тийм богд болтойрсон 2 3 цаг. 2 цагаар шангаас хамгийн 40 км говь гимэн говь билээ болсон юм. Амар халуун. Нүр доороос халуун салхи үлээгээд өгнөөс. Ёроо шам тэгээд тэр зам нь их гоё болохоор явал 4-5 сарын үед барай халуун болохоос өмнө явах зүгээр юм. Тасэно. Нара манай ингээ хоёр хүүхэд. Энэ машинтай. Угаасаа жингээ аях шаардлагагүй юм те. За. Яг өөрхөд дундаж хордыг 10 юм 12 км өксөрт болтгүй хам болчих юм шиг байгаа юм. Энэ нотно сайжраа. Сайжраа. Онцгой сайжраа. Хан. Дугуй зам руу гарахаа би. Зураг авахсан байсан. Ажил хийж байгаа тийч нүдэж байгаа юм уу? Тий, ёо. Хоёр ерөөсөө манай ихч байхгүй юу? Уялч тэгээд дөнгөж дугуйж хийж байгаа юм. Тий, одоо энэ баяр дээр ирсэн байгаа. Баяраас нөө цаашгаа таарч явсан юм. Цаашаа тийм нөгөө хот сам явж чадахгүй. Би болроо байгаа юм. Манай онцон баг дөнгөж сурж байгаа. Тэгээд яг манай Адахандаа арай хогттэй
1 2 ингээд тогтмол яваад одоо бие боловсон гэсэн бүрийг чи зүгээр болчихсон шүү дээ. Ямар гоё юм бэ? Бүр амар гоё газар бүрэлдэхтэй. Одоо энийг аваад цаашаа ороо. Тийм үү. Тэгээд юу бүрэн дээр. Чигчдийн гүрэн дээр ирсэн байна. 9 цаг 56 минут. Одоо би энэ хаашаа яг энэ нөгөө баруун талынхын замыг сонгож авч байгаа. Гүүрээр гарахгүй. Тэгээд баруун талынхын замын дагуу явж итэл би онтой тарлана. Онтой цог замын төгсгөл хүртэл чичээд хүрээд юм дээ. Хай. Чи одоо хэр удаанд ууж ийж байна? Юу одоо Жил гараа. Тур тумураад зүгээр юм. Турхаас гадна айгуу гоё би чангарч байгаа юм. Нэг амар боди болохгүй ч гэсэн айгуу гоё юм уу. Яргаа битэй гэдэг шүү тийм болж байгаа юм. Батад болохоор хэдэн жил болж байгаа вэ? Одоо 3 жил. Тэр дууж. Гэхдээ бүр хүүхд тахтай тоо чинь жийдэг гэсэн. Би бас мэдгүй. Намайг яагаад авч яваагүй энэ та нар. Одоо эднэр болохоор өөр замаар явна. Хаашаа явах вүлээ? Бид чи одоо харгамт хаашаа. Харгамт нь хүртэл энэчнээс хэдэн километр? Ер нь бол төвсгээс ирж очих нь 70 км. Нэг талдаа 30 гэсэн үг. Дандаа өксөрөө бас. Одоо ингээд хашаа даах. Одоо яг энэчнээс бол бүр хатан өксөр юм байлээ тий. Энэ бол бид нэг яг уурт хийх. Та нарын дундаж хуурт хийсэн. За дундаж бол ерөнхийдөө нэг 25 тал. Яг л 25 95. 20 ямар лаг юм би тэгсэн ч юм өөр 10 км/цаг гээл дундаж урдаад тавьчаа явж байгаа шүү дээ. Гэтэ та нар чинь 5 ороо гоё жийсэн шүү дээ. Би тэд буцахтаа бол ерөнхийдөө нэг 50 55. Нэр уруудхан ч аим. Яа гэтээ 50 гэж амар юм шүү. Тэгээд тийм хөөсчөд жийсээр одоо яг эндээ буцчих. Хамгийн гол нь дугууныхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгахчулж яж баг тий. За. Бид нар ингээд саллаа. За. Бай бай. Явахгүйсэн байна. Хамт газар үзэхгүйсэн үү шээ? Би ийшээ нөө хичээгээ болчих та. Өнөөдрийн төлөвлөсөн зам маань өөр. За. Дараа 7 хоногт та нар хаашаа явах вэ? Дараа 7 хоног. За, дэрийг хараагүй энэ дэхтэй групп дээр манай юу нь гацсан байгаа юм тарай. За. За бай. За би ингээд цаашаа энэ нөгөө хайд замаараа явна. Эднэрийн хурдыг бол яагаад ч гүйцэхгүй. Гэхдээ ямар ч зэн хүртэл бол нэг амар хоцролгүй жигээд хүрээд ирлээ. Одоо эднэр ингээд энчнээсээ хөдлөөд зүүн талынхаа замаар явчихна. Айл алын дугуун замтай гэж шүү. Явахыг хүсэж байгаа хүмүүс энэ хүртэл машинтай явж ирээд тэгээд бас энчнээс цаашаа гоё дугуун замаараа чивчиж болох юм байна. Би шофи хамтаа зургийг авчихгээд маш олгуулж ийдэм ээ. Одоо дэлгүүч явж болохоор юм гоё дуулаахан гэсэн байна. Лагер дээрээ шууд нэрсгэр гараад ирсэн байна. Шууж иргээл агаар нь тасаг ямаа. Энэ зам байна. Нөгөө замаар явах бол хандгаа тэмдэг олдог гэж байна. Энэ бас боржор намсгаагүй байна. Та ингээ айлууд өөрснийхээ гэрлөө зам татахтаа анхаарад боржоруудын намсгчуул нүүрч хүмүүс төрчүүд амар болно шүү дээ. Хүн зам мөн үү? Хүнтийн зам энэ мөн үү? Хүн л гişрсэн би бас өөрөө сайн мэдэхгүй байна. Надаас хүн зам асуугаад би өөрөө замаа сайн мэдэхгүй. Ямар ч энэ зам мөн л гэж бодож байна. Ашгүй ам тэнд явчих шүү дээ. Тэр шин та нарт бараг харагдахгүй юм уу да? Гадаас нь маш гоё дулаахан үнхээр сайхан дугуйтай жижимээр л өдрэн дөө. Хай данхрата. Сайхан амарч юм уу? Сайн уу? Ханамт дээр болцчлаа. Ханиад гайгүй.
Гайг гүтгэсэн ирнэ гэхдээ бас байна. Хоёлаа жоохон өсчгөр бүр гоё Хаяа хаяа гэх. Замралтын өдрөөр эднийх цэцлэн дээр ирсэн байгаа юм. Би тэгээд цэцлэнгийн чиглэлийн замыг танилцуулангаа онтоо болсоо дахиад би ерөөсөө ононгоо салхаа байсан тийм. Хаач явсан хүрээд ирчих юм хэцүү. Тэгээ бүр яг хийж километр гэсэн ч хүрээд ирчих юм гэж. Үй нөгөө саяны таарлцсан хүмүүс болохоор бүр ирж очихын нийт 70 км явна гэд. Ийшгээ ингээ 35 км Харганд гэдэг газар хүрэх юм байна. Уулзж байгаа цэг нь болохоор энэ жигжид дээр зарим хүмүүс нь машинда дуугаа ичээд. Чи манай ингээ хоёр хүүхэд байж гин. Тэгээд ангийнхаа хоёр зулуутай тоорлоод. Тэгээ жоохон уулзч. Замын туршид нэгэнтэй нь бүр ярьсаар яваад ирлээ. Дори сонсож гин үү? Басуу. Угсаа мэднэ үзнэ. За. Ингээд цочод тахта. Чи яагаад намайг цочож байгаа? Хөгшөрсөн царайтай юм гэж. Чавчин унжаад. За. Хөөе зам мэдгүй үний зовлон амир хээ. Би энд нөгөө ингээ шууд хаашгаа нэлээд самлаар явчих юм гэсэн шууд гүнтийн даваа руу ингээд өгсөж эхлэх юм байна. Тэгээд би гүнтийн даваар давмааргүй байна. Яа гэвэл амар огцом өсвөр тийш амжихгүй чадахгүй ах гэж бодож байна. Тэгэхээр оном битээр нөгөө доошгоо сая нөгөө юуны жигчлийн гүрээрээ гараад нөгөө тал руу Меридагийнхнаа гэсэн. Меридагийнхныхаа араас дагаад явж байгаа дэрий. Гэтэ битээр бол арай наан дуусчихна тий. Тэгэхгүй бол амжихгүй. Ямар өдөржингөө жилтэй юм ш. Өглөөгөр жий гэсэн барыг өдөр болчихлоо дөө. Одоо бол битээр яг эхэлж байгаа цаг маань 10 цаг 35 минут. Тэгээд энэс цаашгаа 11:30 хүртэл. За селфи тий. Тэгээд буцаад тойроод хүрээд ирээ. За хөтлөө. Явъя. Хэрвээ өдөөсөө хөтлөн өсөж байгаа бол ингээ хил рүүгээ чигсэн дээр яад гэвэл аранд нь орцолтод маш аюултай гэсэн. Тэгээ ер нь уяа үнсэн сэнсэн юм багтаал авсан дээр тий. За вторын явах нэг юм рок надаа юм палаж байгаа. Тэр цацгтайгаа дажаад нүснээр байдаг гэж. Энэ дугуун зам гэдэг нь муу юм уу? Харин энэ ийшгээ дугуун замгүй юм байна. Би дугуун замтай гэж хэлсэн. Нөгөө эртэлтэй байд юм уу? Тэртэлтэй байдаг гэсэн сая. Хоёлаа яваал үзье. Энийг нь хилээд байгаа юм шиг үлээ. Харин иймэрхүү зам байгаа юм болов уу? За иймэрхүү зам байсан ч гэсэн гайгүй юм шүү. Гэхдээ нөгөө сая Меридаг көсөдөх юм бол юу ачдаг гэсэн. Бөөнөрөө зүгээр засамлаар ингээд цуваа үсгээ авчдаг юм. Хоёрыг нь болоо цуваа явъя гэж хэлсэн шүү. Меридаг За зөвхөн ингээд яван зам нь жоохон амар өвдөрхтэй. Инхэл данхал ихтэй болохоор ингээд юу агаад явчлаа. Засамлаар нь ороод явахаар шийдсэн. Тэгээд сайхан байна. Агаар бол ачингой. Вторын сонгож байгаа энэ зам бол засмал зам. Яа яван зам биишгээ цэцлэнгийн чиглэлд яван зам биш гоё гэсэн чинь жигчдийн гүүр хүртэл яг зориултын дугуун зам байна. Биишгээ өдрөө эргээд ирэхээр дугуун зам байхгүй болчихсон. Тэгэхээр юу яа гэж бодож байна. Салхитай янасаа нараа. Юу дугуйтай гэр бүл гээл зүгээр хайнгуут YouTube дээр ч байж байгаа, сувг байж байгаа. Англиар нөгөө cycling family гэх. Юу Facebook дээр бас пэйж байж байгаа.
дагаж чинь юу гэдэггүй гэсэн. Би ч сайн яаж. Алуугаар нь явд юм бэ? Сандал биш. Яа, санзаал гэх шиг болсон ш. Нэрэтэ клубын дуугчдаа старлаад бид нар явж байгаа. Таашаа яагаар нэгдэж байна. Хавртал явахаар төлөвлөсөн мэлээ. За би юу сайн мэдэхгүй нэ. Явц араас нь явж байна. Мөрөөр нь явна. Юу сацсан сайн байна. Хэр удаан дагуу юм жаа. Сортлаа юу сайн жиж шээ. Хоёр бүр гүцэхгүй шүү дээ. Бид ч удаагүй. Одоо 3 дахь аялалтаа. Тийм үү. 7 ямт өдөр болгоноор яваад байгаа гэсэн. Тий, 7 хоног бол явж байгаа. Тэсээ. Тэгээ 3 аялалтаа оролцчихоор ноембер дугаараа авах хэрэгтэй. Тийм үү. Тэгээ дугаараа өнөөдөр энэ аялалт яваад авна. Тэгээд 1000 км энэ зам хийж дуусах төлөвлөгөөтэй байна. Тэгээд шинжилээрээ дугаарныхаа шинжилээр 1000 км гэсэн сертификат авна. Ямгаа юм бас тийм юм байна. Би болохоор гол зорилго маань болохоор зүгээр хүмүүс дугуй олуулаа унах, хүссэн таваараа унах, замууд ийм байна гэж үзүүлгээл влог хийгээд яваад байгаа. Тэгээ гол нь бол юу нөө дугуйчд болонгод ганц бэрхшээлтэй тал нь дугуйны зам байхгүй. Тэр нь жоохон тийм. Тэгээ дасуул замаар явахаар нөө жолооч бас шахна гэж янз янзын асуудал болсон байна. Нэг үе бодвол хаттай айгүй сайн дугуйн замтай болж байна гэж бодоод байгаа шүү дээ. Яг нөгөө влогууд дээр дандаа хатын дотор яваад амралтын өдрүүдээр зөвхөн багшаа гарч байгаа. Өчтөр жишээ нь евро бэлэх рүү гарсан. Өнөөдөр болохоор энэ төлөв дуршиж аваа. Ингэсэн чинь юу энэ саяны нөгөө жигждийн гүүрнээс ийшгээ юуг юм биш үү? Дугуйн зам байхгүй дуусчихдээ юм шүү дээ. Газрын зураг хараад юусоо амьдраад байгаа. Боцноос амар огцон өсөр. Уг нь ингээ гүнтрүү гэсэн чи гүнтийн даваач та бүр яагаад ч юм чихгүй даа. Даваа. Бид хүн даваа шүү дээ. Одоо тэгээд харах. Тийм ш нэр энэ харагдчихэв тий. За. Амжилт хүсье. За баярлалаа. Баяртай. Би араас нь төлөө оно маань гүцэхгүй байгаа болохоор төрүүлээ яваад гисэн би нартай хэсгийн ярилцаад цаашгаа хөдлөөд ононгоо гүцэж чинь. Дугуйн замнаас үргэлжлээд гоё зам байд юм аа. Жигждийн гүүрнээс салаад зам байхгүй гэсэн чинь бэд юм байна. Битүү амар гоё замтай юм байна. Энэ замаар яваарай. Сайжруулж юм бол нэг хот амт ялах багтаа. Тэгээд нэг гол нь дугуйны Хамтлан явахгүй гэж. дугуйны жинчэн байх гэж бодохгүй гэж. Гүцгүй мэн салида малида гэж үнийг бүр анан гүцгсээр хаад амьдсангүй ш. Үргэлжлэлтэй юм бэ. Бүр айхлаад чигээд авчихгүй ш. Чиш.
яаж явахаар шийдсэн. Бид нар уус онцорцоо одоо аж ууж явах ш. Яаж ч жоо юу гэх юм аа. Уг манаас аялал тэр аялал болно төсөө болно даадаг. Аяллах нь Уг нь хоол унд. өдрийн цайтай өдрийн цайгаа зовлоо. Гэтэ такс төлдөг үү? Юм лаа юм те. Баг таахгүй. Тэгээд нөө гадаад саундгаар багууд Ээлжлээд хоолоо хийж мэгээ гаргацдаг чинь. За тийш гар. За. Яв. Одоо чи ингээд уриалаад ингэхгүй юм бол би унмаар исэн ч унчих. Унахгүй. Гэхдээ надад ч гэсэн амар том нөгөө доорой гэдэг ар байгаа болохоор би яваад байгаа. Байхгүй бол бас л явахгүй шүү. Дугуй өвчөөр тэгэл доорой засч өгөөрэй гэж автобусан зугаа яваад байгаа шүү. Дугуун замын төгсгөлд ирсэн учраас ингээд дугуунуудаа эргүүлж харуулад хөдлөхөд бэлэн болсон байна. Одоо бол цаг 11 цаг 41 минут. Oh my god. Амар оролцож. Гэхдээ уруудахад хурдан явчихна тий. Онтой би жижигдэн гүрэн дээр салаад онон гэрлүүгээ. Би гэрлүүгээ. За энэ чинь саад ингээд хөдлөлөө. Дэшээ ирэхэд ямар асан? Гоё яа гэл. Амьсгатад өнгө ихтэй ер нь үү те. Төсөөлөхөргөө ингэж явна гэж бодоогүй те. Харин би өөрийгөө ер нь чадахгүй те гэж утсан чинь. Шодлаа. Чадсаа. Good luck гэднэрт бас амжилт хүсье. Дээр ямар ч юм чадлаа. Меридагийн хэсэг дугуйчд ирж явна. Дугуйн зам дуусчлаа. Тэр дугуйн зам дууссан гот яа буцна гэсэн зүйлээсээ. дагаж аваагүй мөтөө дэвшлээгүү. За амжилт. За. Хүмүүс ингэж ингэл. Айгуу гоё ингээд нөгөө эрүүл юу зуршилтай ийм юуг төлөвшүүлэх гэж хичээж байгаа хүмүүс бол бүгдөө айгуу гоё би бинтэйгээ таарлахаар их найрцаг байх юм а тий. Их гоё. Яа чиний дугууны дуу ямар их болцоо вэ тий. Оо цэврээгээр гэж. Болдгоо шууд болоод аваад хайх юм тий. Энэ том нүхний ачаар овоо их амьсгалж гин гэж. Ийм гоё агаарт ийм гоё байгаль тэр. Дугуйнуудаа ингэ тавьсан. Тас байгаа юм уу? Готынхан. Гоё юм тий. Агаар нь ч гоё юм. Зам нь ч гоё юм. Гин турдлуурн гарч ирээд. Сайхан хүмүүс сайхан амьдарч байна. Энэнгээр бол амьдрал сайхан байна. Яа тэгтээ амар ирс өөр юм а тий. Ийм хоёрын баян хоосны ялгааны талаар хоб базаал явж байгаа. Үнэхээр өөр юм байна. Хэрвээ би мөнгөтэй байх юм бол цэвэр агаарт амьдарч болж байна. Тий бид нар шиг ночиг. Оноо шиг. Яа яагаад ч байгаа юм. Би бүр тансаг гэж тэр дугуйтай яг энэ хотоос гарч ирэх боломж байхгүй хүүхдүүдтэйгээ энэ хотын замаар чийж явах бол айгүй муха бохор. Нэгдүгээрт агаар нь бохор, хоёрдугаарт зам нь маш муу.
Гэтэ цэцлэнгийн чиглэлүүдэд том маш гоё зам тавьсан байдсан байна. Байдсан байна. Өөрсдийнхээ Амьдтай энэ энэ их айтайхан тий. Гэтэ одоо хотыг ч гэсэндээ ингэх боломж байдаг юм байна тий. харин тийм Одоо жишээ нь захаар одоо хотын захуудыг одоо ерөнхийдөө л зам төлөвлөлт хийхэд боломжтой ш тий. харин Тэрэн дээр л одоо нэг үсэн л яг ийм зам хийчихвэл их гоё юм байна. хотоос гарах гэж хүмүүс жоохон бэрхшээл байгаад байгаа болохоор гарч чадахгүй байгаа болохоос тэгэл зориглол гараад ирэх юм бол маш гоё газруудад өстой гоё хангалттай сайхан замаар Хантай байх хэрэгтэй юм шиг байна тий. Гэтэ хараа Монгол дугуйн клубүүд байна. Одоо ялангуяа саяны энэ Мередагийн залуучууд бол амар ихэнхдээ залуучууд жиж байгаа. Ганц нэг жоохон нэг 40 50-тай ч юм уу тиймэрхүү хүмүүс байгаа. Гэхдээ бүр хөгшин хүмүүс бол бас жиг боломжгүй. Тэгэхээр бүр яг ямар хүмүүст эрүүл байх, цэвэр агаарт байх шаардлага байна вэ гэхээр манай багчууд байна. Бас манай жоохон одоо бид нарын наснаас эхлээд дээшгээ авсан насныханд илүү эрүүл байх шаардлага байгаа байхгүй. Гэтэл яг тэр насныханд зориулсан ийм дугуйтай явах боломж болцоог хангасан зам бас байхгүй. Хүүхдүүд бол яг хуу илүү авсгай самбаатай, илүү хурд хүчтэй болохоор явчихж байгаа байхгүй. Гэтэ амар аюултай хойноос нь байнгын санаа зовлцдог тий. Харин ийм зам баг Тэгэхээр бололцтой. Хүүхдүүдтэй зориулаад бас Нөгөө Германд бүр ингээд дугуй унахт үнэлэх өгдөг. Юу хөөрхөө. харин тийм яг тэгмээр байгаа нь тий. Тэгээд Нөгөө юугаач мэдгүй хүмүүс уун замаар явж байгаа Тий. даа аюултай шүү. хүүхдэд тэгээ тэр үнэлэхийг юу ахта айгүй хөөрхөө амар бас ингээд нөгөө гардуулж мардуулж өгдөг. Яг жолооны үнэлэх авж байгаа юм шиг гэхдээ илүү яслалт өвлдрүүлж байгаа. Хөөрхөө. Гэхдээ тэд нар нь бүр жоохон 6 настай амаастай тийм юмнууд тэгээд юуныхаа үнэлэхийг дугууныхаа үнэлэхийг авсан. Тэгж сонссон. Гэтэ бид нарыг аялж явах тэнцээ нөгөө ингээ хүүхдүүд нь заавал яг тэр дугуй унж байгаа бол бүх тоноглолыг яг бүрэнгүцэд хийцэн байж байгаа тэр дугуйг ундаг унаа явж байсан байхгүй. Тэгээд ямар лаг юм гэсэн чинь эднэр чинь бүр энэ үнэлэх хөөгдөг. Юу яаж байгаа байхгүй юу? Тэртээ тэрэнгүү замын хөдөлгөөнд оролцож байгаа юм шиг өөрсдийнхөө аюулгүй байдлыг мөрсөө хангаж авахгүй амар Тэр амар чухал тий. хамгийн чухал юм нь тэр л байгаа юм. Замаа талаад ороод ирсэн. 12:44 болж байна. Замдаа бараг нэг 10 минут, 15 минут сууж нэг ус мас уунгаа жоохон юм ярьсан. Аяа мод суусан тий. Одоо л тэр сал болсон. Яг тийм салыг талсангүй салаад үзсэн. Хатаа энэ амар олон юм ярина. За энэ үртэл ямар ч сан дугуйн зам маш гоё өрөөлжсээр байгаа. Жигтэн уралцаар байгаа гэж сайхан байна тий. За. Жигтэн өнгөрөөд засмал замаараа орсон. Одоо засмарсаар явнаа. Дугуйн зам нь үнэхээр сайн ч гэсэн хүмүүс ихэнхдээ засмал замаас сонгоод явчих юм. Дугуйн зам нь аягүй олон юм дээшээ доошоо болсон намсас хэсэгт болохоор тэгдэг юм шиг байгаа юм. Ямар ч байлаа гэсэн хартаагүй замаар жисээр хотоос гараад нэлээд олон километр чийчих боломж байгаа гэдгийг та бүхэнд харууллаа. 1 цаг 14 минут бараа харагдах хэсэгт хүрээд ирлээ. Маш гоё. Дандаа уруу учраас чих шаардлага гарсангүй хөл нэлээд цэцээд гэсэн боловч маш гоё явсаар байгаа. Энд хүрээд ирлээ. Ер нь бол нэлээд чиглэл рүү явах юм. Давуу тал нь юу вэ гэхээр өсөө гартал маш сайн жийж агаад эргээд ирэхдээ амраад гэрлүүг харчих боломжтой болохоор аягүй гоё байдаг. Тэгээ амралтын өдрөөр агаар салхинд гарахыг хүсэж байвал танд хэрвээ зан зайчин байгаад боломж байгаа бол дугуйтай ийм сайхан дугуйн замууд бэлтгэсэн байгаа учраас дугуйн замаараа дугуйнаад жицгээгээрээ амжилттай. За хатад ороод ирлээ дээ. Нөгөө л гудамж маань бас л машинуудыг нэстэй хийвэрээ энэ машинууд яг хэрэгтэй юм сайн мэдхгүй.
дугуй унах нөхцөлийг нь л хангаад өчгөл дугуй унах сонирхолтой хүсэлтэй зөндөө хүмүүс байгаа. За би бүх замаа туулаад хүрээд ирлээ. 1 цаг 44 минут болсон байна. Ерөөхдөө хайд ононгоос салснаас хойш 44 минут орчим чийсэн юм одоо. Одоо ингээ гэртээ өрөөд ирж байгаа. Хотоор бүх замдаа явсан хачаалтай байна. Амралтын өдөр гэлтгүй л машин дүүрэн байна. Тэгэхээр алхах юм биш замыг сонгож авч байна. Хачаал багтаа замыг хачиглын слэгийн зам бол бүгдтэй бүр тийм байна. За баяртай манайхаа маргааш үлзээ.